Хакхуа аварга судалгаанд тоглосон байсан. What are you doing, guys? Нани шдэрүү? Окинавад Нахагийн Америкийн элчингийн гадаа ирсэн байна. Зя сайн байцгаана уу? Ажлын газраа Токио хотоос онгоцоор 3 цаг нисээд ирсэн байна. Тийм ээ, та зөв сонссон. Энэ бол ажлын газар Окинава хот арал дээр ирсэн байна. Окинава арал бол Япон, Америкийн ирлиз тийм гоё газар байдаг. Яг тийм өөр газар ирсэн юм шиг мэдрэмж авна гэдэгтээ би бол бүр итгэлтэй байна. Тэгээд сая ажилдаа ирсэн ингэж ярьсан. Нэг зүйл санаанд орлоо. Золбоо ТV шиг болсон явдал ярьж байгаа. Юзуки Накашита гэдэг нэг охин 22 настай одоо сая 25 оны 3 сард их сургуулаа төгссөн. Гэр нь болохоор Токиод байдаг. Их сургууль нь болохоор Фукуокад байдаг. Ниши Кошо ч лөө нэг тийм их сургуульд сурдаг байсан. Охин өглөө 5 цагт босоод тэгээ 9:30 онгоцонд бишээ 5 цагт босоод Фукуока арал дээр 9:30-д бууж ирээд тэгээд их сургууль руугаа ингэж явдаг. Буцахтаа бас ингэж оройдоо их сургуулаа тараад онгоцоор ирдэг. Нэг талдаа 30,000 йен буюу одоо $200 өдөр болгон сургуультай өдөр болгондоо төлж ингэж нисэж ирдэг байсан Японы хамгийн олон онгоцонд сууж явдаг. За миний дээр явдаг. Би ч одоо сая 30 дахь нислэгээ хийсэн байгаа энэ жилийн. Ийм охин байдаг. Тэр охины юу санаанд орлоо. За. Одоо бол энд ирсэн зорилго маань бол юу юм аа? Ажил гэж хэлсэн. Тэгэхээр ирсэн зорилго маань бол Америкийн элчинд манайхаар мэдүүлж орж байгаа хүмүүстэй гайдтай ор хөлчлөх гэдэг. Тэгэхээр элчнэрүүд хамт орж юм тайлбарлаж өгөх зорилготойгоор ингэж ажлын газараа 3 цаг нисэж ирсэн байна. За энд юу болохыг харцгаая. What are you doing, guys? Нани шдэрүү? Айтам ii desu ka? To the hotel. To the hotel. What hotel? So it's 2 kilometers from here. Huh? 2 kilometers No, from no, no. This side. I just want to walk. Huh? I just want to walk. Walk? 歩いて大丈夫ですか? No, you can't walk. I can walk. You wanna see my hotel? За сая бол ямар нэгэн асуудал гараагүй шүү. Зүгээр ийшээгээ арай хол болохоор намайг аялагчд бол нэлээд хол буудал авдаг. Манай яасан захиалсан буудал маань бол эндээс бол алхаад явчихаар тийм ойрхон буудалд байгаа. 2 км орчим гэдэг чинь нэлээд ойрхон шүү дээ. Тэгэхээр би алхаад юм үзэнгээ явчих гэж бодсон. Сая ингээд гой хөвгөлтэй нэг хоёр өвөө байхаар яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь бас хүмүүсийг нөгөө хол яадаг болохоор хотынхоо төв рүү бас нэлээд зайтай байдаг болохоор автобус такси юугаар LRT-гээрээ яваарай гэж зөвлөд байж байгаа гинэ. За окей, алхаа явна. За энд бол юу байхгүй юм бэ шүү. Метро байхгүй. LRT энэ дээр ингэж явж байгаа шугам байна. Монголоос утж байгаа бол зүгээр агаарын метро гэдэг ойлгочих жолно. За тэгээд такси болон автобус гэсэн ийм 3 сонголттой нийтийн тээвэр унаагаар ногоосчлаа. Хотын төв рүүгээ явах нэ. За уур амьсгал бол юу вэ шүү? Тропикийн уур амьсгалт байдаг. Тропикийн уур амьсгал бол мэдээж бөхчим халуун хүйтэн болдоггүй уур амьсгал байдаг. Ялж байгаа юмтай алга шүү. Байдаг. Тийм учраас бас төсөөлж яхад бол юу? Японы одоо Токио, Хоккайдо гэдэг хойд хэсгүүдээр өвөл болж байхад энд хэсэгт айгүй гоё сэрүүн юу нь бол таарцыг гоё таламжтай уур амьсгалтай байдаг. За өдөрт бол би Токиод халуун байгаа юм чинь урд хэсэг болохоор илүү их халах байх. Илүү их халахаар илүү бөхчөн байж магадгүй гэсэн оройдоо ирсэн болохоор ямар нэгэн тийм юу халуун хэцүү уур амьсгал биш. Нэлээд бас гоё уур амьсгал хүлээж авч байна. Зам нь ингээд дуусаад шууд шарилж гинүүд болчихлоо шүү дээ.
what are you doing, guys? Minutes later. За нэг ийм буудалд 2 хоног байх нь байна. Эндээ ингээд өглөөний цай орцсон. Тэнд ингээд жуус байна. Жуус, цай, ус энэ ингээд өнгөө яаж болох юм байна. За тэгээд чек-ин хийсэн хүмүүстэй энэ юуг үзүүлээд 2 хоног өглөөний цайгаа уух нь. За ингээд юу гэж шүү. Миний гарны талаар би тайлбар хийнэ. Энэ зүгээр мингзэн илтөө юм биш арилна шүү. За энэ юу намнууд бас ингээд төрхүүж энэ снэк юм байна. За тэгээд энэ натэн хэлбэдэг. Энд төлхөөрөөр гэж MO дөрөв гэдэг. Ахна. Хэд ийм өрөөнд байна. Энд чинь баг хөнгөө юм шүү дээ. Ийм. За тэр онгор хаалгана. Амш юм байна. Яа. Уба. Тавчтай. Үлгүүртэй, алчууртай тэр юу юм битг. Арын цацдаг юм болоо. Өсгөвчтэй. Путио лаа гэж яагаад явах. Хаалгатайгаа ойрхон явуулахгүй гэж байна. За ингээд ийм хөөрхөн цаархан заяа 1 2 эшигээ 3 болох юм байна. 6 м квадрат юм уу? За эшигээ 2 за мэдхгүй. 6 зааж 2 3 6 болно. Ишээгээ ингээд харж юу те за. Дөрвөн өндөр гураа үрчээд эцэлхүүнийг олгаараа хөхтөө. За сайхан амраа маргааш уулзцгаая. Америкийн элчин рүү моноролоор явчих чинь. Тийм юу нэг Япон биш юм шиг тийм Америк орчин юм шиг. Бид нарт харагдчих. Америк явж ирсэн хүмүүс бол анзаарах Япон Америкийн холимог болцсон тэр тропикийн уур амьсгал юу гэдгээр бас арлын нэлээд онцлог байл харагдаж шүү. За Окинавад Нахагийн Америкийн элчингийн гадаа ирсэн байна. Америкийн эзэнд хүмүүсээ оруулчаад хэлнэ. За ажиллаа дууссан. Одоо Окинавагийн алдарт далайн эрэг дээр ирсэн байна. Далайн эрэг ямар байгаа, ямар нөхцөлтэй гэж ямар байдгийг харуул те. Тэн дээр Америкийн юу харагдаж байна? Дэстик тэрэг харагдаж байна. Яагаад тэгэхээр одоо Америк, Япон бол батлан хамгаалахын яам гэж байдаггүй. Зөвхөн агентлаг гэж байдаг. Тэр агентлаг бол энэ Америкийн за ерөнхийдөө шуудхан хэлэхэд бол Японыг Америк хамгаалдаг. Америкийн цэргийн бааз нь Окинавад байдаг учраас цэргийн юмуд их явнаа. За далайн эрэг бол нэг юм Оны ер нь хамгийн цэнгэг далайн эрэг. Тэгээд яг энэ Америк вилажийн юунд хажууд байдаг энэ далайн эрэг дээр нэрсэн байна. Америкчууд ер нь их байна. Хартаа. Дүмбүрнүүд гой эмэгтэйчүүд. За тэр 90 мөрөн болсон газар энэсний байлбалын цаана байгаа хэсэг бол тэр Америкийн вилажны гол хэсэг юм байгаа юм. Энэ хүмүүс волейбол тоглож байна. Энд ингээд ширээ засаа, шорлог хийгээд хоолоо идээд байж идэх юм байна. За ингэж цэгэр бүсээс наашаага далаад сэлээд тэгээ эндээ шүршүрт ороод цаашаага бас халуун аршааны юмнууд ингээ өн хөтбөргөө байж байна. За хэр цэнгэг устай болохыг бүгдээ үүс.
За далайн ирэг рүү ингээд бүгдээрээ хамтдаа орцоох нэ. За элсэн ирэг энэ бол яг ориг шүү. Сингапур энтерт бол яг хөлх зохиомлол хийсэн тийм л арлын гоё элсэн ирэг байдаг. Яа. За тэр хөхөд орж байна. Өө эн чинь бүр амар гоё тунгалаг. Тэгээ усан энэ жарахаа марахаа ингэ явж идэв шүү дээ. Энийг камерсаа харуулж чадах болов яах вэ? Усан гоё айгүй гоё бүлээх. Тэгээд ийм гоё цэнгэг байд юм шүү дээ. Тийшээ ирж бол амархан аргагүй байна уу? За энэ бохтод ингэж орд юм байна. Залуучууд нэр усаар байлдчихэд яа янзтай юм аа. Тэр цаад бол хэсгэр бол тэнгэрийн заацал харагдаж шүү дээ. За тэнд бол Окинава Наха үндсэн хот онгоцны буудалтай манай байрлаж байгаа хэсэг. Америкийн элчин масаа эндээс нэг цаг гарны зайтай байсан. Тэгээд эндээс цаашаага манай байрлаж байгаа. Ер нь 2 цагийн зайтай гэж хэлж болох юм байна. Энэ хард ямар ч юм давлгаа байхгүй юм шүү дээ. Ингээл далайн эргээр чинь бүр гэж давлгаа ирдэг шүү дээ. Энд тийм байхгүй яг тийм. За би буур нуур явж үзээгүй. Гэхдээ буур нуур ийм байдаг гэж сонссон юм байна. За. Энд дэс гоё далайн эрг. Ороорой хүүхдүүдээ. За би энэ хүүхдүүдтэй ярьж байгаад энэ ингээд тоглохоор болчлоо. Disney World бол гоё Окинавагийн нутгийн хүүхдүүдтэй хамт ингэж тоглоё. Сайн болвол тоглож чаддгүй. Тэгээд каманд хэмээн тавьж жагаад тэгээд энэ хүүхдүүдтэй хамт нэг тоглолт үзье да. Let's go. Nice. Rồi. За энэ далайн эргийнхаа хажууд ийм хөлөө ингэж дүрдэг халуун харшаан байна. Конничева. 안녕하세요. 지하이시게. Окинавагийн Америк биеллагаас түг гарч ирэхэд энэ байна. Америк биеллаар ингэж орж байна. Жаз үтэн зурагтай. Энд юу болт юм шиг байна. Jazz фестивал лайв мьюзикийн дээр болт юм байна. Оки рок цаашаа явж үзсгээе. Зэн 100 сарын дэлгүүр 8 сард орж үзэх юм байжээ. Яа. Хондол одоо 8 сар 9 сар гэдэг Халлоуины уур амьсгал дэлгүүрүүдэд нь байдаг. Халлоуин буюу 10 сарын 31 өнгөрч ясны 11 сарын 1-ээс хойш шинжлэх уур амьсгал ордог. Гэтэ энэ Окинава бол шинэ жилийн их орон Америкийн уур амьсгалтай учраас ингээд ийм гоё Christmas market, Christmas land гэж ингэж байж шүү дээ. За ингээд нэлээд удаан явсны өглөөнөөс хойш баг мэдээгүй явж исэн. Одоо цаг 4:10 болж байна. Ингээд хоолнд орох гэж байна. Окинавагийн хамгийн алдартай хоолыг нэг сайн мэдэхгүй байсан. Сая дэлгүүр Америкийн виллажаар явж байгаа дэлгүүрээс байгаа нэг удаач чухнаас асуугаад хамгийн алдартай хоол юу юм бэ гэсэн чинь. Манай хамгийн алдартай хоол юм соба шүл байдгаа гэсэн чинь. Соба шүлний чинь хамгийн алдартай ойрхон газар юу байна гэсэн чинь нэг юм газар зааж өглөө. Жижигхэн газар байна. Нэг 4 ширээтэй
Гэтэ бас хоолны амтны ямар байгааг үзцгээе. За собош үлдэж бол ийм хоол байдаг. Нэг гахаамхтай ингээд төөхөө өндгөө ингээд зүрх болгоод ийцэн. Тэгээд юм далайн байцаа өгч байна. Далайн байцаа нэрээ юм хивэлчихсэн. Хоолтойгоо ингээд итгэхээр юм байна. За энэ хоолыг идээд өгсөн оноогоо биен дээр оруулж байгаа. За. За би бол Chinatown гэж зөндөө сонсч байснаас American Village гэж ер нь сонсч байгаагүй. Тэгээд ийм газараас Окинава арал дээр ингэж байгаа нас үнэхээр гоё өрмөц онцгой байна. Саяны Christmas market-ыг харсан. Одоо яг энэ үндсэн төв гол маань ийм газар байна шүү. Ерөнхийдөө ингээд Америкаас болон Европын өөр улсуудаас бас ирсэн ийм хувцас эд хэрэглэл гэр ахгүй юм бараа гэх нааши. За тэгээд ийм хоол стейктэй нэг ийм хөөхөн гэрэлтүүлэг чимэглэл болсон ийм годамж байна. Тэгээд одоо би болохоор үлдсэн байх хугацаанд нэг амьд загсаа шууд хоол идэх тийм нэг хоолны газар байгаа юм шиг байна. Тийшээ зүгээр хочиж үзье. Бас амьтны аим алж тэгээд жаахал нэлээд дургу болохоор тэгээд бас ийм өөр тийм шүний хэсэг юу байна. Тэр хэсгийг олоод мэдчихье гэж үзэж ин үлдсэн хугацаагаараа. За тэгээд байна шүү дээ. Нэг юм хэлэхэд бол энэ залуучууд нь үнэхээр царай зүсэн их дажгүй юм аа. Одоо Японы Токиод байдаг хөх залуучууд бол нэг тийм нэг намхан майг соёотой нэг тийм за яг муухай ажиллаа уучлаарай. Тийм залуучууд байдаг бол энд бол тийм Америкийн бас нөлөө байна уугүй юу? Бага л да 2 3 дуурын тийм ирлиз залуучууд бас цөөнгөө байна. Тэгэхээр бол царай зүс бол үнэхээр тийм өндөр төвчний хүмүүс байна. За, дахиад далайн эрэг дээр ирсэн байна. Энд бол далайн эрэг дээр ирэхгүй байхын аргагүй газар байна. За, Америкийн цэргийн нисэх баазтай их ойрхон байгаа болохоор байн ингээд амар онгоцууд стим биш тий. За, нэг хаа. Тасархаа байгаа үстэй. За Окинава ирцээ гэрээ. За би одоо шүний хэсэгт нэрсэн байна. Энд гэхдээ айхтар тийм шүний хэсэг гэдэг ах юм байхгүй байна. Тийм Шинжуку, Шибуя, Бүхний 100 шиг ингэж яадаг хэсэг байхгүй. Зүгээр нэг ийм энгийн жуулчдын дэлгүүр худалдааны төвүүд. Манай буудалтай төв онгоцны буудал хэсэгтээ бол ойрхон тийм гудам явдаг гудам нь бол энэ юм байна. Хоксайдори гинэ. Хоксайдори гэдэг тийм гудмаар ингэж явдаг юм байна. За. За нутгийн юм бараг л донки гэдэг дэлгүүр Японд даяар байдаг. Тэрнтэй адилхан ингэж юм авдаг. Ийм дэлгүүр юм байна. За нэг юм нийл үнэ харалцаа. За 500-ийн нэг чоколад куки гинэ жигнэг шоколадтай жигнэг 500 гэдгийг та бүхэн энд байгаа үннүүдийг хэрвээ бодох юм бол 24 төгрөж бодож болно. За энэ гудам ингээд та гой юм байх юм бол би зогсоод харуулъя. Sorry bro. Are those all keramik made in Okinawa? This one is made in Okinawa. This one is made in Okinawa. And this one is made in okay. Okinawa. Only you can buy this one. Okinawa тийм хараа айгу гой загвартай юм шиг. Байн госууж байр нэг гоё аяг нэг керамик юу. It's a glass. All of them are glass. Glass. Yes. I thought it might be ceramic. Yeah. Okay, glasses. Okay. What is this? This one hashiyaki. Okay. Okay.
계란 먹기 좋다 했어요. 잘하시죠? Sorry. За ерөнхийдөө иймэрхүү хоол унах газар Хангард спорт зогслуурын гадаа байна. Та бол яг энэ хангардаас гарсан хүн шүү дээ тий. Одоо энэ талаараа харагдчихэв. Манай хакхуу аварга суцлагаан тоглолцсон байсан. Оо. Энэ хараа ийм хоолны газар юм биш үү? Ийм хоол гардаг юм бахны юм байна. Газар. Гой суцлагаан тоглолцсон байна. Баригдсан шүү хакхуу аварга баяртай. За ийшээгээ өөр сонин сайхан юу вэ? Би одоо ийм Японы газруудыг танилцуулаад явчих за энэ хэсгээр. Энд миний Японд анх ирэхдээ орж исэн хамгийн хямдхан гэж бодсон газар маань юм аа. Ийм жижиг өрөөтэй гэж байгаарай. Ийм жижиг өрөөтэй. За яг ингэж хөлөөж игээл унтах хэмжээний өрөөтэй. Урдаа энэ компьютертэй. Тэгээд ийм нэг хэсэгтэй, ингэ олон нийтийн хэсэгтэй шөвшөөт орчдөг. 0 мал юм сайтай. Интернет кафе хаус гэдэг юм аа энэ газрыг. Энэ газарт ороход бол ингэж 30 минут 250-аас 430 хамгийн дээдтэй нь 24 цагийн 370-аас 680 гэдэг ийм үнэтэй байдаг. Би энэ газрыг хамгийн хямдхан опшн гэж бодоод Японд ирсэн эхний 2 өдрөө ямар ч юугүй ирж исэн. Төлөвлөгөөгүй хонох газаргүй ирж исэн. Энд байрлаад эхний 2 өдрөө 500 мянган төгрөг алдсан байдаг юм аа. Я дараагийн хэсэг рүү үзье. За энэ залуучуудын хөөх юм баг гэх юм уу юу гэх юм ийм газар биш үү? Дандаа залуучууд ингэж сурцсан. Тэрнийг одоо хуучир шиг мэдгүй нэг хөгжим ингэж тоглож байна. Японд амьдардаг монголчууд маань энэний үнийг бол мэдчихэж байгаа шүү дээ. Юунаас бол төвөөсөө жоохон мэдээж арлын ороо нэмэгдэлтэй байгаа юм байна. Энэ мэдээж үлдвэрлэхгүй онгоцоор юм усан онгоцоор ирж байгаа. За нэг 120 морь гэдэг юу маань бол ингээд 164 мөрөв. Ингээд юунод маань баг зэргийн ингээд нэг 10% мөвөө. Гэтэ байдгийн байна. Өргөн хэрэглээний бараа. Ийм үн компани боёо. Convenience store-ийн үн шүү. Энэ Sailor Inn гэдэг газар суши гэдэг хоолыг уучлаарай мах бай шүү. Махыг ингээд нүдэн дээр нь шарж өгөөд үзүүлбэрээ тоогооч нар байна. Харцгаая. За. Окинава арал маань өөрөө бол 4 сая андуурч 1.4 сая хүнтэй байхгүй юу? Тэгэхээр яг Улаанбаатар хотын маркет хүн амтай зах зээлтэй ер нь ойролцоо гэсэн үг. Тэгэхээр яг ийм орчинд бас оройн цагаар ингэж бас хүмүүс бүтгэдэг газар Оксайд орой гэдэг энэ газар юм байна. Тийш үү? Стөлөө гадаад залуу. Улаан бисэр гिचтэй шүү. Донки хотээ. Миний хамгийн их Японд авдаг. Залуучууд нь ингээд энэ залуугийн дуулыг сонсоодまたお暇でした。好きな歌あったりします？なんか好きな曲あります？終わり始まり。行きましょう。燃えるような恋をしたかかけがえのない時間を胸に刻み込んだ
За энэ Blue Seal гэдэг нэртэй зарим нэг дэлгүүр энэ Окинаваг үнэхээр атгсан бололтой. Бодомж болгонд л одоо бүтэн очертой хүмүүс нь гадаа нь очрлцсан ийм их ачаалтай дэлгүүр зарим нэг газар байдаг юм байна. Blue Seal ч одоо цэнхэр юу лээ гэдэг чи одоо цэнхэр нөгөө нэг далай хав штэ. Цэнхэр далай хав гэдэг штэ. Зарим нэг газар Окинавад ирж байгаа хүмүүс орж идэж үзээрэй. Та газар нэг юм зарим нэг газрууд нэм одоо болцсон байх юм аа. Монгол одоо сүүн зарим юм уу? Хятадд бол нэг миний ороод идэг юм цэнх улаан тогоотой ардаа нэг дуутай нэг юм юу байдаг шээ. Тэр газар сайн нэрээ сайн би мэдгүй байдаг. Яг газар байна. Донки за манаха юу сайн юу шиг тайлбар хийгээд гойгоо дуусны газраар хөдөлгөөн явахгүй байгааг анзаарж байгаа бах. Би хоёр аялагч мэдүүлж байгаа хүмүүстэйгээ бас зүгээр орхиод явахгүйгээр хамт ингээд юм Окинава артыг бас хамт үзээ явж байгаа. Ингээ болох гэж байгаа. Тэгээд жоох аяллаа хол жоох удаан байгаа. Гэтэ ингээд юунуудыг аль болох чадхаараа үзүүлж байгаа шүү. Одоо ингээд авдарцаа донки дэлгүүртэйсэн байна. Японд байгаа Японд анх удаа ирж байгаа хүмүүс донки дэлгүүр рүү ороорой. Ишиг бол хамгийн хямдхан юмуд байдаг шүү. Баслаа тийм таацтай 108 yen. Эндээс та нар шүү дээ. 5500 yen-ээс дээшгээ худалдаа авах гэрлэгөө явж байгаа Япон руу Монгол руугаа явж байгаа үедээ аялагчд ч үзэхгүй. Их юм бол одоо ийм хоёр үний ялгаатай такс. За одоо жишээ нь уулан тий гэж байна. Уулан тийг та аялагч аялын визээр 90 хоногоор ирсэн хүн бол 90 хоног 15 хоног 30 хоногор гэсэн бол 79 yen дээр хэрвээ худалдаа авах гэж юу хүрэх юм бол 5000 yen хүрэх юм бол энэ паспортаа үзүүлээд дээд давхарт нь хамгийн дээд давхарт нь паспортаа үзүүлээд тэгээд хөнгөлүүлээд авдаг юм шүү. Энэ юу маань бас 26 он жоохон өөр болох гэдэг шүү. Эсэгтэрээ ингэж баримтаа үзүүлээд такс фриг авдаг болж байгаа. Учир нь гэх юм бол энд амьдардаг худалдаа 8 хийдэг хүмүүс аяллаар ирсэн хүний паспортыг аваад хамт яваад тэгээд ингэж хэмжээний юм аваад Монгол руугаа бас оруулдаг тийм. За тэгтээ монгол хүмүүс биш шүү. Гадаад хүмүүс хамгийн ихтэй хятадууд ийм юм хийж нэг бизнесийн нэг тойрог үүсгэсэн байдаг болохоор тэрнийх нь эсрэг Япончуудын арга хэмжээ авж байгаа арга нь бол ийм шүү. За энэ дээр та нар энийг мэднэ үстэй. Андурч Калпис гэдэг юу байдаг? Энэ та нар энэ Монгол зараг шүү. Би энэ үнийг ягаад энэ 117 yen-ээр авах юм шиг. 117 yen-ыг 24.5 өнөөдрийн хаашид байна. Энэ ийм үнэтэй болчихсон. Ийм үнэтэй байгаа. Дэлгүүрээс ямар үнэтэй авч байгааг бас бодоод үзээ зөрүүг нь юм тээвэрлж худалдаа үйлчлэгийг хэдийн ашиг ашигч байх зөрөө хоёр улсын ялгаа ямар байдгийг нь бас бодох боломжтой. Энийг ингээд айргийг дуурайж хийсэн. Одоо Монголд явсан нэг хинч ямар ч хүн гэлээд нэг айргийг асаж үзээ тэрнтэй адилхан юм ингээд бонд хийж үзье гэдэг үүднээс ингэж ийм калпис гэдэг нэртэй. Ийм ундаг хийн. Жохон тийм яг айргны нэг 10% заяа. Айрг бол огт биш. Ийм ундаг ингэж хийж исэн. Тэр нь одоо ингээ Японд аяар тийм бас өөрийнхөө орнуудаар ингэж сайн гүйлгээтэй зарагддаг юм бүтээгдэхүүн болсон байдаг юм аа. Нэг авч байгаа шүү. Метро гэж багхгүй LRT гэж байдаг. Агаараар явдаг дүүжин тэвэ гэж ярьжсэн. Тэр маань болохоор ийм юуны та бүхэн маань ийм Сюка картаараа уншуулж болно. Японд байдаг болол тэгээд эсвэл ингээд суух болгондоо юм тасалбай аваач болно. Энийн ялгаа нь Токиогоос ялгаатай байдлыг харуулж өгье. Тэгэхээр Токиод ингээд уншуулад гарахтаа ингээд энэ маань ингээд үхээ дуусдаг бол энд ингээд хараа уншууллаа орлоо. Гарахтаа ингэж гараад энийг ингэж үлдээдэг. Ясны мэндэ Окинава ардын маань ажил маань ингээд өндөрлөж Токио руугаа буцах гэж байна. Тэгээд онгоцны буудлын руугаа ойрхон учраас ахаад алхаа явж байгаа. Дахиад явах үедээ Японы барилгын байгууламжийг танилцуулах боломж гарсан байна. Тэгээд одоо барилга баригдаж байна харуулъя. За ингээд би бичлэгийн эхний хэсэгт нэг аимшиг
уурхай юм уу гэдээсэн маягдад матраад исэн газар бол ийм барилга хийгдчихсэн юм юу байгаа. Кончод бол ингэж ингээ стандарт барилгыг бол маш сайн байж чаддаг хүмүүс юм дээр байна. Тэгээд цементээс чинь. Тэгээд бол юун дээр Окинава арал дээр ирсэн хүмүүсийг бас миний саяны үзээгүй газрууд байгаа. Тэрийг би одоо энэ хэсгээр ингээд харгаад өгөх энэ газруудаар хэрвээ ирэх юм бол заавал очиж үзээрэй гэж зөвлөё. Зургийг би бас харуулаад өгье. За ийм газруудаар миний очисон газрууд болно. Тусаж үзсэн хоол. Тэгээд иймэрхүү саяны газруудаар ингэж аялаад Окинава аралд ирсэн аяллаа түүхийг амжилттай сайхан бүтээцгээгээрэй. За ингээд бичлэг энэ өчигд үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая.